Манайх дээр ерөөсөө цагаа байхгүй шүү. Та чи яаж гівэ? Уяа нууцлаараа миний дөө. Надтай хамт орох хоёр хүн ирдгүү тэгээд жоохон удчихлаа. Сайн байна уу? Муу ээ. Бахан чамаг уурдуудыг гэж бодоогүй шүү миний дөө. Юу вэ да? Юм байвал авах байна. Чи намайг нэг л буруу ойлгоод байна. Хай. Эцгээ гаргуулад байна уу? Үгүй биш ээ чи намайг буруу ойлгоод байна шүү миний дөө. Заавал юу гэх вэ? Санийтай юу вэ да? Амьдрал тушууд үрэх гээд байна уу? Үгүй миний дөө чи буруу ойлгоод байна. Амархан сайн байна уу? Амгалантай юм байл ивдэх гээд байна уу? Үгүй чи ямар ядаргаатай юм бэ ч юм. Үгүй та өөрөө та хаа. Үгүй надтай хамт орох хоёр хүн ирдгүү юм миний дөө. За. Өрсөлдөрсний чи хувьд бол ширүүн бай. За. Сайн нэг эмээ хоёр хүүтэйгээ орлоо. Манай нэвтрүүлгийг түүх даамтайгаа эхний 6 асуулт Ганц ч алдсангүй. Хүүх танах чи 8 асуулттай үстэй. Тий одоо ерөөсөө хоёрхан асуулттай амжилттай ярих бол 50 сая төгрөгөө бүгдээр нь авах байж. Тэгээ сая студийн жоохон хурц гэрлэн эмээгээ дарах жоохон өксөд түр завсарчаад байж байна. За тэгвэл тэр завсраар бид гурав бушуу гарах гэсэн юм байна. Одоо ийм учиртай юм аа. Надтай хамт орох гэж байгаа нэг хүүхэн залуу хоёр байгаа байхгүй юу? Тэр хоёр надаас 25 сая төгрөг зээлж авчаад тэгээ би өрөө авъя гэгээд бид хоёрт мөнгө байхгүй, бид хоёрт агуу их мэдлэг байна гэж солиороод байна. Одоо тэгээ танаа нэвтрүүлэгт ороод тэр агуу их мэдлэгийг шалгаад ахад 50 сая төгрөг олж авъя заа юу. За. Хөө та хоёр ч одоо хаашаа очт юм байна, хаашаа ороод ирсэн. Чи одоо ямар нэг хэмнэн дээр гардаг ковбой байгаа юу? Та нааш ороод ирдэг. Уухад ахмаа гойшоо тогс. Тэдүүрийн нэвтрүүлгэнд орох чинь ямар хачуу хөстэй юм. Харин би буруу ойлгоод ингэж туцлаад иржээ. Боо за юу гэж ойлгохоор юм болсонгүй. Нөгөө мөнгө олох хялбар арга боллоо гэхээр За би яаж ядарсан таныг гарах дээр тулаагүй шүү заа юу. Та бид нэг түр орчихгүй бид нэг оюуны дасгал хийгээд ирэхээ. За андаа даш. Анд чамаас асуулт миний хариулсан заа юу. за тэгээ за. Андаа ардын Японы хичнээн араас бүтдэггүй андаа. Мэдгүй андаа. Биш чаа. Андаа хөдөлмөрний хаалны тор биш үү те? Тэр хичнээн нүхтэй байдаг бай андаа. Мэдгүй андаа. Оо чи. За одоо анх нэсэх үү? За. Coca-Cola компани логог анх хэр зохион бүтээсэн бэ андаа? Мэдгүй андаа. Өө чи. За тэгвэл гимлэн руу ахад дэвшнөөс дэш нэг хэдэн метр өндөрт өргөгдсөн байдаг бай андаа. Яаж мэддэе бэ андаа? Арич. Хэдий? Мэдгүй андаа. Оо чааваса. Таарсан чамдуу болтоо хоёр. Хоёр манай хатам ээж нэрийг гэдгийг хэлээд. Мэдх юм андаа. Мэдгүй штэ андаа. Би Монголд байгаа манай хатам ээж нэрийг мэдгүй ш. Кока-колагийн мэдээ би хэд хосыг тав яаж мэдгээ. Чимаа гэдгийг ийшээ тоо. За бидний бол нэвтрүүлгээ хийлээ. За. Бидний үзэгчтэй боловсрол суул телевиз 50 сая он шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ихтгэл бэлэн болоод байна. Ингээд студид 50 сая төгрөгийг бид нэр өндөр хамгаалтанд оруулж ирье. Ой, мөнгө яах вэ? Энэ ингээд ихний асуултны сонголтыг хамтдаа эцгээе. Онцгой улс төр ажил зохиотой. Анд нь улс төрт бол далин штэ. За ойсог дэлгэцлүүд анхаар дандуулно. Нэгдүгээр дэлгэц цэн тогроо, хоёрдугаар дэлгэц загас, гуравдугаар дэлгэц нохой, дөрөвдүгээр за ингээд хахиа. За ингээд зөв хэмжээг сонгоцгоё. Цаг явж хэлээ. Чи асуултаа тавьдаг юм уу? Үгүй яана тийм. Өчтөр шинээр орсон гэж юм аа. Тэгтээ би чамайг харсан байх юм. Тэг урд нь өөр телевизэд ажиллаж байсан. Нөгөө Seven телевизэд цусраас X гэдэг нэвтрүүлэг хийдэг. Тийштэй. Та намайг үзчихсэн үү? Тэр үе таашаа гэж дурдагчдаг юм бол дараагийн үе рүү надтай хамт орно гэж хэлсэн. Энэ сайгас X-ийн залуу шүү дээ. Баярлалаа ингээд асуултыг автаа сонирхъя. Том дуутай хонцоод ирээд ирэхтэй. Тэр юу вэ? Юу яа та? Мэдгүй андаа. Чааваса. Заавал хонхондуутай хонхоод ирээд игээтэй гэр чи. Энэ загас юм биш үү? Загас нуухгүй шүү дээ. Гоо хоёр асуултаа бодлоо. Хонхоод ирээд игээтэй гэж чи. Хонхоод ирээсээ игээдүүлээд гарч ирж байгаа загас юм биш үү? Тэгээд тэр загасны уурганы хон гэж урж байгаа юм шүү. Аа? Эй, миний бодлоор энэ дахиа юм шүү. Дахиа чи бас нэг өглөөдөө үгүй юм байна. За би лав амьдралдаа гэдэг дахиад сонсоогүй юм биш үү? Нохоо! За энэ гинт санаа нохоо! Хүүхч нохоо байж байгаа юм. Нохоо! Үгүй чи нохоо байсан бол асуулт нь хав дуутай хацхтаа өрдөгнөө гэдэг юм уу чи? Ийм асуулт байгаа шүү дээ чи. За энэ загтаа тавиад шүү. Үгүй би нохоо шиг санаадах юм. Нохоо тий? Үгүй би. Би
Хой байхгүй юу та? Би санаад нохоо тийм ээ? Хичээч. Нохоо дээр ганцхан сая төгрөг тавьчихдаг За хөө. тэгээ тэг. За ингээд зөв хариулт бол Хичээж авчихлээ. Гэхдээ тэгтээ зарим нохоонууд бас хон гэдэг гişтэй бас. Тэрэнд байсан юм байна л да. Гэхдээ тэгтээ бас яг чанга сая төгрөг авч ирчих чадлаа. бас хоосонгүй. Ингээд дараагийн асуултны сонголтыг хамтдаа эзэхэй. Математик өшөө гэсэн. Ажи зоггүй та. Хөшөө дурсгал. За хөшөө дэлгэснүүд ангаар дандуулно. Нэгдүгээр дэлгэсэн нохоо Асуу. Энэ одоо ямар салтгүй нохоо вэ? хоёрдугаар дэлгэсэн морь, гуравдугаар дэлгэсэн муу, дөрөвдүгээр дэлгэсэн хачиг. Юм ээ? Хачиг. За ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Японы нэгэн вагцаар дээр нэгэн амьтны хөшөө байдаг. Нас орсон эзнийг өөрөө тэндээ хүлээсээр байгаад өөрөө насан ууд болсон. Та бүхэн бас киногийн санаж байгаа бах. Хачико нэртэй нэгэн нох. Энэ маань цантаа нох гэж бидний гиндэж нохоо дээр тавих гэдэг байхгүй яа? Гурав юм дээр тавих гэдэг нохоо дээр тавих шүү. Тэр ямар амьт юм бэ? Нохоо биш. Морь биш аа. Харин тэр цаавч байгаа хачиг юм биш үү? Яхара. Та хоёр нэрийг бодлоо. Хачико гэдэг нэртэй гэж шүү. Хачико нэртэй хачиг байсан юм шүү. Би хоёулаа бодохгүй байна. Тэгээ хачигаа эзнийг вагцаар дээр хүлээхгүй. Хачиг яхаар энийг багтаахыг хүлээж болохгүй. Хөрдөө сургуультай хачиг байсан чи бид яаж вэ? Тэгээд нөгөө хөшөө нэрээр нэг арай жижигхэн. Та тэр хамаагүй над цагч дуусаа хачигн дээр тавь. Хачиг биш тийм. Магадгүй. Яарда магадгүй за тавьцгаа нэг. Би Ингээд хөшөөс дуусах. Нохоо байж хартай нэвтрүүлэг өндөрлөө. Та хоёрыг нөгөө агуу их мэдлэгч хаавал. Яв. Тэр Монгол телевизийн 1 минут 1 сая нэвтрүүлгэнд орно. Тэндээс би та хоёроос яаж 1 сая төгрөг олж авах. Мөнгө буцаад барьж. Эргэмэн төлөгчтэй манай нэвтрүүлгийн түүхэнд ахгуудаа эхний 6 ганц чадаагүй нэгэн гэр бүл оролцож байгаа үлээ. Ингээд тэрхүү гэр бүлийг иргэн студидтэй өрн зарж байна. Асуултын даваатараа зогссон нэг авсан бүр ээж юм татсан мохоо болсон байж. За сая хатаа гарсныг агаар амьсгалаад бүгэн цаавгаад Яа батар байна ч та. Ямар айхтэр качилгээр ийм качил болдог байна. Энэ гэрчил надад айгүй юм юм. Яасан ч мөнгөний явж байгаа юм. Одоо хоёр асуулт үлдсээ. Дуус бодоогүй юм бэ? Болж байна. 50 сая араас авч 5 дурахгүй тийм аа. ээж маань өнөөдөр баяр хөөртэй байгаа. Дүүртээр ойртой ээжийг ингэж их баярлж байхыг хараагүй. Бид хоёр ч гэсэн их сайхан байна. Баярлахгүй яах вэ? Миний мөн ч ухаантай юм да. 6 асуулт ганцаараа хариултаа. Гочи нахасаа юм сураач. Хааца юм бэ? Ээж дүү та хоёулаа л надад тусалж. Юуныхан тус болтыг анхнаасаа 3 хүн орно гэсэн энийг хариулахгүй мэдсэн бол муу банкраа дагуулад ирдэг гэж. Ээж ялангуяа та надад ихнийгэр болж байгаа. Ямар юмныхан нэмэр. Та ингээд асуултуудын хариулт энэ дэлгэцэн дээр гараад ирэхээр та ийм юм шиг байна. Энэ бас их бодороо гэж хэлэхээр чи би харж харж байгаа. Энэ таны сэдвийг таны заасны чинь эсрэг тавихаар зөвдөд байгаа шүү. Ээжигээ доош нь хийгээд юм. За тэгэхээр нэг зүйлийг тодруулъя. Тэрөө 50 сая төгрөг бүгдээр нь хожиж юу хий гэж бодож байна? Тийм би бас энэ 50 сая төгрөгийг бас бүгдээр нь хожиж авах сонирхол их байгаа. Тийм учраас өмнөх 6 асуултан дээр хараа байрлуулж хуваахгүйгээр яг одоо онцгой хариултыг олж тавихыг хичээж байгаа. Ээж хүн хэрвээ 50 сая төгрөг хожвол бүгднийг бодож байгаа шүү. Бас надад бас бодож байна. Нэг гэр авъя гэж бодож байна. Энэ бас нэг бантик авах бодлоо бай. Мөн нараа их бас нөхрөөсөө салаад ирсэн шүү дээ. Яахтай гэж одоо гашаа машаа авахгүй бас болохгүй. Амьдрал их юм байна. Өмнө одоо ихийн 50 сая хүрэх юм уу одоо манайхад одоо. Ээж харин бид нэр 50 саяыг хожиж чадах нь уу юу? Бас тийм. За бид бол нэвтрүүлгээ өргөжлөө. Тэг. 50 сая онц өргөж иж байна. Ингээд 7 дугаар асуултын сонголтыг хамтдаа эзэхэй. Спорт газар зүй. За спорт тав. Аймгийн арсан сумын ачиг гэдэг ээж нь сумынхаа идэг гаргахгүй минийх ба. Ээж энэ чинь аймгийн сумаар тогтохгүй шүү дээ. Тэр дэлхийн олимпийн хамгаалалт гэдэг одоо өчнөө юм байна. Хамгийн олон алтан медаль авсан улс хэдэн онд айлаа улс. Тэгвэл эсэргийг аваа, эсэргийг аваа. Эсэргээр нь газар зүй. Газар зүй дэлгэцнүүд анхаар дандуулно. Нэгдүгээр дэлгэц төвсгөл, хоёрдугаар дэлгэц төв аймаг, гуравдугаар дэлгэц ар хангаар, дөрөвдүгээр дэлгэц увс.
Ингээд асуултыг амтаа сонирхъя. Монголчууд эртний үеэс газар ордоо маш сайхан нэрсийг өгдөг байсан. Өвгөн хат нэртэй хат аль аймгийн нутагт эзлэлд оршдог бай. Өвгөн хат гэв үү? Яа вэ? Өвгөн хат гэж ижийн нь сонсоогүй. Өвгөнтэй хүнтэй гэж сонссоо. Одоо яах вэ юм одоо? Яа бацар байна. Та анхаарал төвлөрөө. Мэлхий хат, ээж хат, сэнж хат, өвгөн хат сонсчихсан юм уу өстэй. Миний хаана Мэж яах вэ? бид нар нэг хэдэн жилийн өмнө Монгол орны үйлчлэх газруудаар явсан шүү дээ. Тэгэхээр нэг газар очиход бүр яг хэлжсэн юм аа. Ингээд охиныгоо гараад бүлүү гэж харуулцаар хат болоод томилсон. Яг эндээс холоос харах юм бол ингээд өвгөн хатны хэлбэртэй гэдэг. Хөвцөлт байсан минийхөө. Хөвцөлт дээр та минийхөө. За, хөвцөлт дээр та минийхөө. Яа бацар минь уудагой гэдэг. Хагас хайхны ихтэй ч. За энэ ээжийнхээ эсрэг арангаа дээр тавьчих. Чи яаж байгаа бэ? Хөвцөлт дээр та байцаа минийхөө. Хөвцөлт дээр та байцтай хүмүүс үлдвэл тэгэл 50 сая бүгдээрээ үлдэн шүү дээ. Унууд бүгдээрээ парк гээл уу. За би араас нь өсрээд орно шүү яа. Аваа орно шүү. За ингээд зөв хариулт бол Архангаа зүг За ээж одоо хамгийн сүүлийн асуулт анхаарал төвлөрөөрэй. Мөнгөний байрны тавьчихлаа. одоо яах вэ? за ингээд хамгийн эцсийн асуултны сонголтыг хамтдаа эзгэе. Кино онохор одон ор. Кино одоо Орноо. Додон бурхан алтан гац өөр тэнд юу байдгийг? юу ээж тоод онцгой одоо юу байгаа шүү дээ чинь. Тэгээ ч одоо орны шинж тухай баг хамгийн эртний шинж тухай. Хамгийн анх ямар нэртэй одоо хин гэдэг хүн нээсвэ. Хамгийн би сонгох миний кино. Кино орлог дэлгэснүүд анхаарал хандуулно. Нэгдүгээр дэлгэс Julia Roberts, хоёрдугаар дэлгэс Jean-Claude Van Damme, гуравдугаар дэлгэс Angelina Jolie, дөрөвдугаар дэлгэс Arnold Schwarzenegger. За ингээд асуултыг хамтаа сонирхъя. Холливуудын хамгийн олон хүүхэд өргөж авсан их хэм бэ? За хүүхэд өргөж авсан гэсэн. Энэ шаварцны гэдэг чинь чиний нэг орны чинь толгойн хажууд үүдэг сэтгүүлийн зураг мөн үү? За энэ өргөж авсан энэ хүүхэд их том юм байдаг шүү. Нөгөө хэдээс махай цэвэж таана. Шаварцны гэдэг каминик ба. Манай ээж манаас ингэж бодож байгаа шиг байна. Монгол улсын ерөнхийлөгчөөс олон хүн хүүхдүүдийг асран халамжлаж байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улсын нэг мужийг толгойж исэн Арнольд Шварценеггер бас өөрийнхөө их мэдлэгийн хүрээнд олон хүн хүүхдүүдийг асран халамжлаж байсан байх магадaltaй гэж үзэж байна. Тийм үү? Тэгэхээр ээж энэ асуулт нь болохоор их олон хүүхд үрчилж авсан их. Тэгэхээр та энэ дэлгэсэн дээр хариултыг авах. За энэ Julia Roberts гэдэг энэ хөөрхөн хүүхэн гэдэг киноны биеийн үлгчийн дүр тоглож байсан. За энэ биеийн үлдгийг бол юу ч хүүхдүүд гэж авдаг. Өөрийгөө яаж хийж ийж. Дүрн юм уу? Яа ватар байна. Энэ жүжигчин бас манай Монгол улсад иржсэн. Магадгүй айгуул нөгөө юу хүүхэд өрсөлдөх талаар хууль мөл судалж байсан гэж болно шүү. Миний чамд ямар нэгэн хууль төр байна уу? Энэ манай сумын бурмагч юм бол угааж сумын хэмжээнд үс дэлхийн хэмжээнд яриад байна. Чи яа инээс мэдээ цагаатаа байтай. Ямар нэгэн бодож байгаа. Шаварцныг дээр тань. Их намч гэсэн юм уу? Ихнэр чав гэсэн юм уу? Бид нар яаж мэддэг юм? Шаварцныг дээр тань толгой ирүүлж байгаа маа тариуд. За. Би бас ингэж бодож байна. Үүнээс өмнөх 7 асуултыг би дандаа ээжийнхээ эсрэг тавьж хариулж байсан. Тэгэхээр энэ удаа бас ээж энэ хүмүүс бас дорноод одоо бодож бэлтгэж байгаа шамын хөө та ямар нэгэн бодсон байна. Тэр их л авсан гэж. Тэгэхээр би бас бодож байна. Ээжийнхээ үгэнд бас нэг орё. Магадгүй энэ жүжигчний бас ээж нь юм уу их нь авсан гэж байна. Тэгэхээр бас ингээд энэ 50 сая төгрөгийг ээжийнхээ үгэнд ороод чаварцны нэр дээр тавь. Яг гэдэг юм байна. Өөрсдөө хараад юу бодгоо. Тасчих зүгээр одоо тэгээд унаад тэгээд аваад хайж зүгээр. За ингээд хамгийн сүүлийн асуултны зөв хариулт бол зөв хариулт. Табаja. Ерөөсөө бэлээ. Яаж бас гэдэг юм. Юу гэж байгаа шүү. Ерөөсөө таны эсрэг тавь. Яаж байгаа юм бэ минийхөө? За энэ дээр тавьчихъя яа. Гүч минийхөө. Гүч шаварцныг дээр тавьчихъя. Шаварцныг дээр тавьчихъя. Шек дээр яа. Би чам хитээд баг. Ой мой гад. Гүн баша бай дээр. Арачта хүн би дээр аратин ту stupid хутам давита. Гүч шаварцныг дээр тавьчихъя. Тара дарлаа. Цаг дуусна. Ингээд зөв хариулт бол Angelina Jolie зүг байна. Яа,
왜 이제? Бас мохоо юм үзэг барах чинь. Юм үзэх юм шиг хэлдэг. Окей, бас тийм. Ястуртай тэгэлгүй явах гэж. Зөнийг толгой бас нэг маа. Окей болгүй явах юм уу хөөе. Ээж нь бас бидний үргэлж ингэж зөвлөдөг байсан. Монгол хүн сайхан хэлэхээр саваа хэлдэг гэж. Махко ээж маань өнөөдрийн 50 сая төгрөгийн хүүхдийг уутаа бэлдэж ирсэн учраас бид төрүүллээ гэж хэлсэн. Бошоо захаада бошоо. Наран тулаар бүй наран тул шатцсан гэсэн үг юм. Ажиж байгаа. Би айлын том хөхөд ээж маань намайг өргөж авсан юм байна лээ. Би өргөмөл хөхөд. Намайг хармад хүн болгож төрүүлсэн ээжтэйгээ нэг удаа ч гэсэн би уулзж байгаагүй. Намайг төрүүлсэн ээжтэйгээ уулзах юмсан гэж би дандаа хүсдэг. Ягаад ч тэр ээж маань их сайхан дуу хоолойтой хүн байгаа гэж надад санагдав. Тэр ээжтэй гаруй цаг чигээр баян тэр сайхан дуу хоолойг сонсоод ээж та ядарч хүн тань яаж тусах вэ? Та юу хийж яагаад үргэлж ярих юмсан гэж би боддог. Ээж та хэрвээ цэнхэр дэлгэцийг үзэж цугаа хүн тантайгаа уулзахыг маш их хүсэж байгаа шүү. Ээж хэрвээ та надад хийж уулзасаа гэж хүсэж энэ 50 сая төгрөгийг би намайг төрүүлсэн ээжтэй зориулж байгаа юм. Энэ 50 сая төгрөгийг би банкнд нэг жилийн хугацаатай хадгалуулъя. Хэрвээ жилийн дотор намайг төрүүлсэн ээж маань ирж уулзаад энэ мөнгийг өгөр. Хэрвээ жилийн дотор ээж маань ирж амжихгүй бол энэ мөнгийг улсын асрамжийн газар үр хүүхэд ах トゥ хамаатан саднаа ирнэдэгэд харуултан суугаа олон настан бүр Монгол эзнэр зориулж байгаа юм шүү. Одоо харин намайг өсгөж хүмүүжүүлсэн ээжтэй хандаж өгөөлэй. Ээж та хамтдаа ч ихэр атга гаруул олох болгондоо аль зүйлний надад өгч хатуугийн дүүд маань өгдөг байсан. Дүүдээр гэрийнхээ хон тойрж очиад за сая ээж маань чи дээр тааруулж өглөө. Ахын зөөлөн харуул чамд хатуу харуулж өглөө. Энэ чинь Монгол ээжийн үрээ гэсэн сэтгэл шүү дээ. Ахын чамд зөөлөн харуулахад талын үг. Үүнд чиний хатуу харуулахад талын би бас авъя гэх. Дүүдээр би энэ тэнцүү хаваач авч иддэг бас. Ээж та намайг хэний хүүхдэд дор оруулахгүй юм гэсэндээ намайг татаад дотоодын ихтэй сургууль явуулсан. Ээж хүн таныхаа энэ их ачлал энергийн хариу 50 сая төгрөг байлгаа 50 тэрбум төгрөг өгөөч би таны ачийг хариулж чадахгүй. Ээж хүн таныхаа ачийг мөнгөөр хэмжихгүй. Та үр хүүхдүүд бидэнтэйгээр үргэлж хамт байгаарай. Хүн тандаа хайртай шүү. Сайн бүхнээ зориулсан Монгол ээжнэртэй хүүхдүүд бид нар чинь хайртай шүү. Түр завсарчаад байж байна. За тэгвэл тэр завсраар нь бид гурав бошоо гарах гэсэн юм байна. Одоо ийм учиртай юм аа. Надтай хамт орох гэж байгаа нэг хүүхэн залуу хоёр байгаа байхгүй юу? Тэр хоёр надаас 25 сая төгрөг зээлж авчаад Тэгээ би өрөө авъя гэхээр бид хоёрт мөнгө байхгүй, бид хоёрт агуу их мэдлэг байна гэж солиороод байна. Одоо тэгээ танаа нэвтрүүлэлт ороод тэр агуу их мэдлэгийг шалгаад ахын 50 сая төгрөг олж авъя заа юу. за. Хөө та хоёр ч одоо хаашаа очт юм байна, хаашаа ороод ирж би. Чи одоо ямар нэг хэмнэлт гардаг кофе яваа гэж. Танаа шаваад ирдэг. Бохоо дахин боошоо. Тэдүүрийн нэвтрүүлгэнд орох чинь ямар хачуу хөстэй юм. Харин би буруу ойлгоод ингэж туцлаад иржээ. Гоо за юу гэж ойлгохоор юм болсон юм. Нөгөө мөнгө олох хялбараар боллоо гэхээр За би яаж ядсан таны гарах дээр тулаагүй шүү заа юу. та бид нэг түр орчихгүй бид нэг оюуны дасалт хийгээд ирэхээ. За андаа даш анд чамаас асуулт миний хариулсан заа юу. за тэгээ за Андаа ардын Японы хичнээн араас бүтдэггүй андаа. мэдгүй андаа. Тишчаа. Андаа хөдөлмөрний хаалны тор биш тий. Тэр хичнээн нүхтэй байдаг бай андаа. Мэдгүй андаа. Оо чи. За одоо анхаас авах. За Coca-Cola компани логог анх тэр зохион бүтээсэн бэ андаа. Мэдгүй андаа.
Өө чи. За тэгвэл гимлаа нуруу. Ахад өвшнөөс дэш нэг хэдэн метр өндөрт өргөгдсөн байдаг бай андаа. Яаж мэдээ бэ андаа? Арич. Хэдий? Мэдгүй андаа. Оо, чааваса. Таарсан жандуу болтоо хоёр. Хоёр манай хатам ээж нэрийг гэдгийг хэлээд. Мэдх юм андаа. Мэдгүй штэ андаа. Энэ Монголд байгаа манай хатам ээж нэрийг мэдгүй ш. Кого гэмлээ би хэд хосыг тав яаж мэдгийг. Чимаа гэдгийг ийш одоо. За бидний бод нэвтрүүлгээ хийлээ. За. Бидний үзэгчтэй боловсрол суул телевиз 50 сая он шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ихтгэл бэлэн болоод байна. Ингээд студид 50 сая төгрөгийг биднээр өндөр хамгаалтанд оруулж ирье. Ой, мөнгө яах вэ? Энэ Ингээд ихний асуултны сонголтыг хамтдаа эцгээе. онцгой улс төр ажиж байгаа андаа. Анд нь улс төрт бол дадин штэ. За онцгой. Ойсог дэлгэцлүүд анхаар дандуулно. Нэгдүгээр дэлгэц цэн тогроо, хоёрдугаар дэлгэц загас, гуравдугаар дэлгэц нохой, дөрөвдүгээр за ингээд дахиад. За ингээд зөв хэмжээг сонгоцгоё. Цаг явж хэрэгтэй. Чи асуултаа тавих юм уу? Үгүй яана тийм. Өчтөр шинээр орсон гэж байна. Гэхдээ би чамайг харсан байх юм. Тэг урд нь өөр телевизэд ажиллаж ирсэн. Нөгөө Seven телевизэд цусраас X гэдэг нэвтрүүлэг хийдэг. Кристи. Та намайг үзчихсэн үү? Тэр үе таашаа гэж дурдагч нэгэн бол дараагийн үе рүү надтай хамт орно гэж. Мөр биш аа. Харин тэр цаавч байгаа хачиг юм биш үү? Яхара. Та хоёр нэрийг бодолтой. Хачико гэдэг нэртэй гэж шүү. Хачико нэртэй хачиг байсан юм шүү. Би тэр хоёроо бодохгүй байна. Тэг хачигаа бичснийгээ ватсапаар хүлээхгүй. За хачиг яхаар энийг мартахыг хүлээж болохгүй. Хөрдөө сургуультай хачиг байсан чи бид яаж вэ? Тэгээд нөгөө хөшөөл ихээрээ нэг арай жижиг. За тэр хамаагүй над цагч дуусаа хачиг дээр тавь. Хачиг биш тийм. Магадгүй. Магадгүй та тавьчихнаа нэг. Би тэгээд өшөөрөөс болсон. Нохой хартаа нэвтрүүлэг өндөрсөн. Оо, та хоёрын нөгөө агуу бидлэг чи хааваа. Яв. Тэр Монгол телевизийн 1 минут 1 сая нэвтрүүлгэнд орно. Тэндээс би та хоёроос яаж 1 сая төгрөг олж авах. Мөнгө бацаад байшууч. Эргэмт үзэгчтэй манай нэвтрүүлгийн түүхэнд ахгүйтэйгээ ихний 6 ганц чавтаагүй нэгэн гэр бүл оролцож байгаа үлээ. Ингээд тэрхүү гэр бүлийг эргэн студидтэй өрн зарж байна. Асуултаа уутараа зогссон нэг авсан бүр ээж юм зогсох мох болсон байж. Та сая хатаа харсныг агаар амьсгалаад бүгэн цаавгаад За. Яа батар байна ч одоо. Ямар айхтар гэжлэхээр юм гэж болдог байна. Энэ гэрчил бата айгүй хүмүүс юм. Даас хүмүүний явж байгаа гэдэг. Одоо хоёрын асуулт бичсэн. Дуус бодоогүй хүмүүс болж байна. 50 сая араас явж 5 дуурахгүй дээ. Яа батар. ээж маань өнөөдөр их баяр хөөртэй байгаа. Дүүртээр ойртой ээжийг ингэж их баярлж байхыг хараагүй. Бид хоёр ч гэсэн их сайхан байна. Та баярлахгүй яах вэ? Миний муу ч ухаантай юм да. 6 асуулт ганцаараа хариулта. Гочи нахасаа юм сураач. Хаач юм бэ? Ээж дүү та хоёулаа л надад тусалж. Юуныхан тус болтыг анхнаасаа 3 хүн орно гэсэн энийг хариулахгүй мэдсэн бол банкраа дагуулаад ирдэг. Ээж ялангуяа та надад их нэмэр болж байгаа. Ямар юмныхан нэмэр? Та ингээд асуултуудын хариулт энэ дэлгэцэн дээр гараад ирэхээр та ийм юм шиг байна. Энэ бас их бодороо гэж хэлэхээр чи би харж байгаа. Энэ таны сэдвийг таны заасны чинь эсрэг тавихаар зөвдөд байгаа шүү. Ээжигээ доош нь хийгээд юм. За тэгэхээр нэг зүйлийг тодруулъя. Тэрвээ 50 сая төгрөг ингээд бүгдээр нь хожиж юу хий гэж бодож байна? Тэгээд би бас энэ 50 сая төгрөгийг бас бүгдээр нь хожиж авах сонирхол их байгаа. Тийм учраас өмнөх 6 асуултын дээр тараа байрлуулж хуваахгүйгээр яг одоо онцгой хариултыг олж тавихыг хичээж байгаа. Ээж бүр хэрвээ 50 сая төгрөг хоживол бүгднийг бодол байгаа шүү. Бас надад бас бодож байна. Нэг гэр авъя гэж бодож байна. Энэ бас нэг бантик авах бодол таа бай. Мөн нараа их бас нөхрөөсөө санаад ирсэн шүү дээ. Яахтай вэ одоо гашаа башаа авахгүй бас болохгүй. Амьдрал их юм. Тэдүүрийн нэвтрүүлгэнд орчих ямар хачуу хөстэй. Харин би буруу ойлгоод ингэж буцлаад иржээ. Бөөдөө юу гэж ойлгохоор юм болсон бэ? Нөгөө мөнгө олох хялбар арга боллоо гэхээр
За би яаж ядарсан таныг гарах дээр тулаагүй шүү заа юу. Та бидний нэг түр орчихгүй бид нэг оюуны дасалт хийгээд ирэхээ. За андаа даш. Анд чамаас асуулт миний хариулсан заа юу. За тэгээ за. Андаа ардын Япон хичнээн араас бүтдэггүй андаа. Мэдгүй андаа. Биш чаа. Андаа хөдөлмөрний хаалны тор биш үү те? Тэр хичнээн нүхтэй байдаг бай андаа. Мэдгүй андаа. Оо чи. За одоо анх нэсэх үү? За. Coca-Cola компани логог анх хэр зохион бүтээсэн бэ андаа? Мэдгүй андаа. Өө чи. За тэгвэл гимлэн руу ахад өвшнөөс дэш нэг хэдэн метр өндөрт өргөгдсөн байдаг бай андаа. Яаж мэддий бэ андаа? Арич. Хэдий? Мэдгүй андаа. Оо чааваса. Таарсан ч андуул болтоо хоёр. Хоёр манай хатам ээж нэр их гэдгийг хэлээд. Мэдх юм андаа. Мэдгүй штэ андаа. Би Монголд байгаа манай хатам ээж нэрийг мэдгүй ш. Coca-Cola-гийн билээ би хэд хосыг тав яаж мэдгүй. Чимаа гэдгийг ийш одоо. За бидний бол нэвтрүүлгээ хийлээ. За. Бидний үзэгчтэй боловсрол суул телевиз 50 сая он шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ихтгэл бэлэн болоод байна. Ингээд студид 50 сая төгрөгийг биднээр өндөр хамгаалтанд оруулж ирье. Ой, мөн яах вэ? Энэ Ингээд ихний асуултны сонголтыг хамтдаа эцгээе. онцгой улс төр. Ажил зохиолтой. Анд нь улс төрт бол дадин штэ. За онцгой. Ойсох дэлгэцүүд анхаар дандуулно. Нэгдүгээр дэлгэц цэн тогроо, хоёрдугаар дэлгэц загас, гуравдугаар дэлгэц нохой, дөрөвдүгээр за ингээд дахиа. За ингээд зөв хэмжээг сонгоцгоё. Цаг явж хэлээ. Чи асуултаа тавьдаг юм уу? Үгүй яана тийм. Өчтөр шинээр орсон гэж байна. Тэгтээ би чамайг харсан байх юм. Тэг урд нь өөр телевизэд ажиллаж байсан. Нөгөө Seven телевизэд цусраас X гэдэг нэвтрүүлэг хийсэн. Кристи. Та намайг үзчихсэн үү? Тэр таашаа гэж дурдагчдыг юм бол дараагийн үе рүү надтай хамт орно гэдэг байсан. Яг энэ сайгүй секси залууштай. Баярлалаа ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Хом дуутай хомфод ирээдүйтэй тэр юу вэ? Юу яа та? Мэдгүй андаа. Чааваса. Заавал хонхондуутай хонхоо дээрээ тэгээд гэр чи. Энэ загас юм биш үү? Загас нуухгүй шүү дээ. Та хоёр асуултаа бодлоо. Хонхоо дээрээ тэгээд гэж чи. Хонхоо дээрээсээ тэгээд гарч ирж байгаа загас юм биш үү? Тэгээд тэр загасны уурганы хон гэдэг урж байгаа юм шүү. Аа? Эй, миний бодлоор энэ дахиа юм шүү. Дахиа чи бас нэг өглөөдөө үгүй юм байна. Кристи. Та намайг үзчихсэн үү? Тэр таашаа гэж дурдагчдыг юм бол дараагийн үе рүү надтай хамт орно гэдэг байсан. Яг энэ сайгүй секси залууштай. Баярлалаа ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Хом дуутай хомфод ирээдүйтэй тэр юу вэ? Юу яа та? Мэдгүй андаа. Чааваса. Заавал хонхондуутай хонхоо дээрээ тэгээд гэр чи. Энэ загас юм биш үү? Загас нуухгүй шүү дээ. Та хоёр асуултаа бодлоо. Хонхоо дээрээ тэгээд гэж чи. Хонхоо дээрээсээ тэгээд гарч ирж байгаа загас юм биш үү? Тэгээд тэр загасны уурганы хон гэдэг урж байгаа юм шүү. Аа? Эй, миний бодлоор энэ дахиа юм шүү. Дахиа чи бас нэг өглөөдөө үгүй юм байна. За би лав амьдралдаа гэдэг дахиад сонсоогүй юм биш. Нохоо. За энэ гинт самта нохоо. Хүүхч нохоо байж байгаа юм. Нохоо. Чи нохоо байсан бол асуулт нь хав дуутай хацхтаа өрдөгнөө ч гэдэг юм уу чи. Ийм асуулт байгаа штэ чи. За энэ загтай тавиад биш үү? Үгүй би нохоо шиг санаад байх юм. Нохоо тий? Өдөр би юу? Би зүгч. Нохоо байхгүй юу та би санаад нохоо тийм ээ? Тий. Хичээч. Нохоо дээр ганцхан сая төгрөг тавьчихдаг хөө. Тэгээд. За ингээд зөв хариулт бол Хитэд чи тий. Гэхдээ тэгтээ зарим нохоонууд бас хон гэдэг гişтэй бас. тэрэнд байсан байх та. Үгүй гэхдээ бас яг чанга сая төгрөг авч ирчих чадлаа. Бас хоосонгүй. Ингээд дараагийн асуултны сонголтыг хамтдаа эцгээе. Математик өшөө. Ажил зохиолтой. Хөшөө дурсгал. За өшөө. Дэлгэцнүүд анхаар дандуулно. Нэгдүгээр дэлгэц нохой. Асуу. Энэ одоо ямар салтгүй нохоо вэ? Хоёрдугаар дэлгэц морь, гуравдугаар дэлгэц муур, дөрөвдүгээр дэлгэц хачиг. Юу вэ? Хачиг. За ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Японы нэгэн варцаар дээр нэгэн амьтны хөшөө байдаг. Нас орсон эзнийг өөрөө тэндээ хүлээсээр байгаад өөрөө насан уул болсон. Та бүхэн бас киногийн санджаа авах.
Хачико нэртэй нэг нох гэх. Энэ монгол цагтаа нох гэж байгаа бидний гиндэж нохоо дээр тавих гэдэг байгаа байхгүй яа? Гурван юм дээр тавих гэдэг нохоо дээр тавих шүү. Тэр ямар амт юм бэ? Нохоо биш. Мөр биш аа. Харин тэр цаавч байгаа хачиг юм биш үү? Яхара та хоёр нэрийг бодолтой. Хачико гэдэг нэртэй гэж шүү. Хачико нэртэй хачиг байсан юм шүү. 이게 어디서 본적도 없고. 근데 아치가 미스리가 막사들 불리고. 나 아치가 하나 미스리가 막사들 불리고 왔고. Хөрдөө сургуультай хачиг байсан чи бид юу яаж вэ? Тэгээд нөгөө хөшөө нэхээ 다 울뜨기도 지금 뭐지? 이 맛도 가시대 있지. 진짜 이 짝대 배가 부셔. 그게 훨씬 사나다. Нохоо тий? 어떻게 비가 있어? 허가 다 Би санаад нохоо тийм ээ? Хичээч. Нохоо дээр ганцхан сая төгрөг тавьчихдаг хөө. Тэгээд. За ингээд зөв хариулт бол хитэд авчихлээ. Гэхдээ тэгтээ зарим нохоонууд бас хон гэдэг штэ бас. 대리도 있어 봐야겠다. 그 이때 와서 약간 참가 사이 누구가 아직도 잡다. Бас хоосон. Ингээд дараагийн асуултны сонголтыг хамтдаа эзэмээ. математик өшөө 있어. Ажил зоггүй та. хөшөө дурсгал. За хөшөө дэлгэснүүд ангаар дандуулно. Нэгдүгээр дэлгэсэн нохоо. 봤어. 왜 너가 양을 사고 너가 왜? Хоёрдугаар дэлгэсэн морь, гуравдугаар дэлгэсэн муу, дөрөвдүгээр дэлгэсэн хачиг. 유명? 같이. За ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Японы нэгэн вакцаар дээр нэгэн амьтныг хөшөө байдаг. Нас болсон эзнийг өөрөө тэндээ хүлээсээр байгаад өөрөө насан уул болсон. Та бүхэн бас киногийн санаж байгаа бах. Хачико нэртэй нэг нох гэх. Энэ монгол цагтаа нох гэж байгаа бидний гиндэж нохоо дээр тавих гэдэг байгаа байхгүй яа? Гурван юм дээр тавих гэдэг нохоо дээр тавих шүү. Тэр ямар амт юм бэ? Нохоо биш. Мөр биш аа. Харин тэр цаавч байгаа хачиг юм биш үү? Яхара та хоёр нэрийг бодолтой. Хачико гэдэг нэртэй гэж шүү. Хачико нэртэй хачиг байсан юм шүү. 이게 어디서 본적도 없고. 근데 아치가 미스리가 막사들 불리고. 나 아치가 하나 미스리가 막사들 불리고 왔고. Хөрдөө сургуультай хачиг байсан чи бид юу яаж вэ? Тэгээд нөгөө хөшөө нэхээ нэг арай жижигхэн. 나 тэр хамаагүй на цагч дуусаа хачиг дээр тавь. Магадгүй. Магадгүй та тавьчихна гэдэг. Ингээд өшөөрөөс дуусах. Нохоо байж хартаа нэвтрүүлэг өндөрсөн. Та хоёрын нөгөө агуу бичлэг чи хааваа. Яв. Тэр Монгол телевизийн 1 минут 1 сая нэвтрүүлгийн дорно. Тэндээс би та хоёроос яаж 1 сая төгрөг олж авах. Монгол бацаад байшууч. Эргэмт үзэгчтэй манай нэвтрүүлгийн хүүхэд ахгуудаа эдний 6 ганц чавтаагүй нэгэн гэр бүл оролцож байгаа үү? Ингээд тэрхүү гэр бүлийг иргэн студидтэй өрн зарж байна. асуултаа уутаараа зогссон нэг авсан бүр ээж юм тохтон мох болсон байж. Та сая хатаа харсныг агаар амьсгалаад бүгэн цайгаад За. Яа батар байна ч одоо. Ямар